гар урлал. Бүтээлч урлангийн зочид. Намайг Дашнанжтын сайхан сувд гэдэг. Би төрөлх урлаг дизайны багш мэргэжилтэй. Каллиграфч, уран бичээч. Олон улсын Улаанбаатар их сургуулийн дизайны техникумд багшаар ажилладаг. Монгол Улсын боловсролын сургуулийн төрөлх урлаг технологийн сургуулийг төгссөн. Тэгээд оюутан байхад манай хичээлд яг үсгийн урлагийн хичээл ордог байсан. Урамчлаг анх зааж өгсөн Ташгүй багшийнхаа бичиж өгсөн. Одоо яг нэг юм А4-ийн цаасан дээр ингээ ар өргөө ингээд цагаан талхайн өсгөнүүдийг ингээ бичсэн. Нэг талд нь ингээд өгнүүдийг янз бүрийн уран бичлэгийн ингээд хэлбэрүүдээр ингээд угалцтай биччихсэн нэг юм А4-ийн цаас өгчээсэн байхгүй багш. Тэгэл тэрийг ингээд ар өргөө ингээд хулаад бичээд идэг гэсэн. Аюу. Тэгэл багшгаал бичээлээ ингээд сурчих юмсан ингээд аюух боддог байсан. Тэгээ яг багш маань хэдэн жилийн өмнө бурхан басан л да тэнгэрээс харж байгаа. Уран бичлэг маань их гоё одоо юм уран угалзарч их гоё бичдэг учраас одоо энэ шрифтээр их гоё үгнүүд бичигддэг. Ерөнхийдөө нөгөө нэг загтал, мэндчилгээ, альбом бичих энэ төрт бол анх эхэлж ашиглагддаг байсан байхгүй юу. Тэгэхээр яг тэрнтэй холбоотойгоор тийм их гоё зүйлсүүдийг дандаа энд бичдэг. За тэр талаараа бас нөгөө нэг бичгийн соёлыг нэг талаараа түгэж байгаа. Нөгөө талаараа тэгээ гоо зөө мэдрэмжийг хүмүүст өгдөг. Эхлээд би нөгөө хүмүүсийн хэлсэн үг, афоризм тэгээд нөгөө мэндчилгээний үг, одоо баярын мэндчилгээнүүдийн тэр жижиг зүйлүүд нэлээд их хийжсэн. Тэгээд сүүлдээ жоохон юм том бүтээл хий гэж шийдээд Монголын том яруу найрагчдын шүлгүүдийг нэлээд бичиж эхэлж байгаа. Одоо миний нутаг, тусгаар тогтнол, би хаан төрөө энэ гэх мэттэй тийм томхон хэмжээний бүтээлүүд хийж эхэлж байгаа. Бичих текст маань эхлээд миний сэтгэлд амар гоё хүрсэн текст байх юм бол шууд бичмээр ингээд санагддаг. Маш гоё үг ч юм уу, сэтгэл төрсөн үг ч юм уу, эсвэл ингээд айгүй гоё тийм сэтгэл төрсөн гоё сэтгэл догтлоосон тийм шүлэг найрагч ч юм уу те бичмээр санагддаг. Юу бичих чинь хэр зэрэг угалцтай, ямар утга санаатай үг бичих чинь гэдгээс хамаарат зохиомжоо бодно. Тэг хүмүүс л нөгөө нэг яг ингээд зүгээр бал аваад ингээд биччихдэг шиг айгүй амархан гэж бодоод байдаг байхгүй юу? Хурдан хугацаанд гэтэл тэр чинь зүгээр ганцхан нэг жишээ нь шинэ жилийн мэнд хүргэж гэдэг юм уу үг бичихийн тулд тэр чинь эхлээд үгээ яаж байрлуулах вэ? Энэ дөрвөн үгийг жишээ нь хаана яаж байрлуулах вэ? Тэ угалзыг яаж хийх вэ? Зохиомжоо яаж авах вэ гэд айгүй эскиз хайна, бодно, цаг хугацаа их авна. Бүр одоо жишээ нь ингээд бүтэн хэмжээний том шүлэг одоо нэг 10 хэдэн бадагтай ч юм уу шүлэг энэ төр бичих юм бол бүр 2-3 өдөр өдрийн ажил болно шүү дээ. Одоо миний бүтээлүүдийг хараад ингээд зааж өгөөч сургалт авъя гэдэг хүмүүс зөндөө байдаг байхгүй юу. Тэгээд яг ингээд сургалт өгье тэр хүмүүст ингээд зааж өгье гэхээр зориултын шугамтай тийм дэвтэр нь Монголд байдгүй. Хоёрт нөгөө гарын авлага гэдэг яг хүмүүст ингээд хэлээд өчгөр ном сурах чиг манайд ерөөсөй байдаггүй. Тэгэхээр яг ийм эхлээд ном сурах чиг тэгээд зориултын дэвтэр нь хэрэгтэй байна. Тэгэхээр энийг гаргах хэрэгтэй байна гэж бодсон. За тэгээд яг нэг жил гарны өмнөөс яг энэ дээр ажиллаж байгаа би. Ерөнхийдөө одоо яг хэвлэлтэн төхөд бараг бэлэн болсон. Хэвлээ их бэлтгэл маань бараг дуусах шатанда явж байгаа. Ерөнхийдөө уран бичлэгч нөгөө нэг бичиг үсгийг урнаар бичих юм аяг учраас хүн өөрийнхөө уран сайхны одоо тэр дотоод сэтгүүгээр онгодороо тэр угалзыг одоо хаашинч яаж ямар ч хэлбэртэй угалзруулж хийж болно шүү дээ. Тэгэхээр яг одоо нэг хүнд баригдаад юм яг энэ шиг бичдэг болно гэд баригдах тийм асуудал бол дэмий гэж боддог юм тий. Яг одоо энэ үзгээр ингээд бичиж байгаа энэ уран бичлэгийг бичихэд асар их нэг анхаарал төвлөрөх шаарддаг. Одоо ингээд томхон хэмжээний юм бүтээл ингээд хийхэр чинь одоо ингээд 100 хэдэн мөр зөртэй ингээд шүлэг ингээд биччихэтэл чинь гинт ингээд анхаарал ингээд сарних юм бол эсвэл ингээд жоохон хэсэг хугацаанд ингээд өөр мотход бол анхаарал сарнаа ингээд алдчих юм бол аюу хэцүү тэр чинь ингээд засахад хэцүү дахиад эхнээс нь тэр олон бичсэн үг бичих шаардлага гардаг. Тэгэхээр анхаарал төвлөрөлт маш их шаарддаг. Тэгээ яг үнэхээр аргагүй ингээд 1-2 үсгийн алдаа гаргачлаа гэж бодоход засаж болохоор бол цэвэрхээ ингэж засч болохоор засаж болно. Тэгээд нэг бүтэн үг мөгээр нь алдчих юм бол тэгэл бүр эхнээс нь бичхээсээр аргагүй шүү дээ. Тэгэхээр тэр талаараа юу хэцүү. Анхаарлах шаардна. Манай гэр бүлийн хүн зураач, Улсын усан мөтгийн холбооны мастер зураач мэддэг. Тэгээд
яг уран бүтээлч хүнтэй нэг гэрт амьдрах нь маш их давуу тал байдаг. Одоо хоёр биенийгээ нэгдүгээрт уран бүтээл талаас нь маш их ойлгодог. Тэгээд нөгөө нэг уран бүтээлийн хамгийн том дэмжлэг болдог. Одоо хоёулаа нөгөө нэг хэлбэр юм болохоор нэг нэгнийхээ бүтээл дээр зөвлөх. Энд чинь одоо ингэчүүл жоохон зүгээр юм шүү. Энийг ингэвэл зүгээр юм шүү гэд маш том дэмжлэг болдог. Одоо миний намны ажилч ч гэсэн хамгийн их одоо том зөвлөгч болж байгаа хүн маань бас гэр бүлийн маань хүн байдаг. Тэгээд хандаа баярлаа, гэр бүлдээ маш их баярлаа гэж хэлье. Өөрийн бүтээй. Оёо гар урлал.